Дэлхийн монголчуудын эмчил радио 88 урлаган дээр суугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс дөрвөн зүгийн шууган нэвтрүүлэг маань шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 30-ны даваа гарагийн дөрвөн зүгийн шууган нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнх цэцгийн төвшин байрнаар ажиллаж байна. За дахин орой минь түргээ. За 7 хоногийн эхний сарын сүүлийн өдрийн орой минь түргээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар датагаа өржүүлээд нэмэлтээр хүр дэргүүлж бэлэг аваарай гэд Mobicom за мөн Mazda Mongolia мэдрэмжэж болоод гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байна. За өнөөдөр таны мэдээгээр эхэлнэ. Шуугуулахад бэлэн үү? Бэлэн. Жинхэнэ шуугантай мэдээгээр эхэлье би. За чи ингээд зүгээр л сайхан амьдрал явж байгаа бид нар те. Бид нар бол ингээд ид шид мэдээс бол жоохон хол штэ. Тэгэл махигаа л амьдарч байгаа те. Өнөөс ингээд ид шидээр бол таараагүй. Гэсэн чинь яг ингээд энэ цаг үед чамтай бас ид шид таарж болно гинэ. За ид шид бол байж байгаа. Одоо ингээд өдөр тутмын стресстэй дэлхийн улс төр өөмөө самуунтай дайн дайчин болох гээд байгаа юм шиг юм цөвүүн цаг үе байгаа штэ. Гэтэл та ингээд энгийн хоолны ширээний ард сууж байтал гинт жинхэнэ ид шид таарлт бол яах вэ? Ятрагаад. За гэтээ юуг ид шид гэхээс шалтгааллах л бах л та. Амар тансаг ресторанд амар үнэтэй хоол идчихад ингээд дотроо те яана энэ ийм амар үнэтэй хоол идчихлээ одоо яах вэ одоо төлдөг багтаа гэж сууж идэл хүн төлбөрийг чинь төлсөн. Ёо юу гоё. За. Өнгөрсөн 7 хоногт Дубайн тансаг худалдааны төвд байрлах La Maison Annie гэдэг ресторанд амарч хоолой зогдож байсан зочдын хувьд яг л ийм гайхамшиг тохиожээ. Бүгднгийнх нь тооцоо хийц юм уу бүр? Гинтийн зочин Дубайн хунтайж Шейх Хамдан бин Мохаммед Аль Мактум буюу алдарт Фаза өөрийн биеэр ресторанд орж ирээд энгийн иргэдтэй адил зоог ирсэн байгаа юм. За. Энэ ресторанд. За энэ залуу бол царайлаг дээр нь баян мэдээж дээр нь ханхуу гэдгээрээ бол хүмүүсийн анхаарал төвд байнга байд юм л да. Гэхдээ энэ ханхуу бол нэг ийм зүйлийг бол бүр ингээд уламжлал болгоцсон гинэ. За. Энэ ханхуугийн уламжлал. Тэрний юу гэхээр түнтэй зөв нэг газар хоол идсэн бүх хүмүүсийн тооцоог даадаг. Ёо юу даагийн. За. За. Харин түүний дараагийн үйлдэл олон хүнийг шоконд оруулж баярлуулсан гин. За. Фаза тухайн үед ресторанд байсан бүх хүмүүсийн хоолны төлбөрийг төлсөн. Энэ тухай нэгэн эмэгтэй Lawn Dubai гэдэг сэтгүүлд өгсөн ярилцлагатаа тэр ресторанд орж ирсэн. Дараа нь бидний бүгдийн төлбөрийг төлсөн. Нийт дүн нэг 25-аас 30 мянган дирхам буюу ойролцоогоор монгол мөнгөөр бол нэг 6 сая гаруй төгрөгөл байсан байх гэж хэлсэн байна. За. За зургийг хар. Нэрнгээсээ гоё залуу. За тийм байх тийм бай. Тун айтайхан тийм одоо юу гэдэг үлээ. Царайлаг тэгтээ сахалтай гэдэг байхгүй. Сахалтай. Тэгээд үнэхээр тэгтээ ингээд нэг юм нэг бид нар чи ингээд баг багт үлгэрд гарангууд нэг ханхуу гэхлээр нэг жоохон тэнэгдүү юмнууд гардаг штэ. Энэ гэтэл өгөөмөр царайлаг ухаантай ийм ханхуу юм байна. За тийм байна. За энэ үйлдэл захим орчинд хурдтай дарахж хунтайжийг магтан дуулсан сэтгэлдлүүд ар араасаа өөрсөөр л байгаа. Шейх Хамдан 2008 онд Дубайн хунтааж болсон бөгөөд Фаза нэрээр алдарсан энэ нэр нь арабаар бол туслагч гэсэн утгатай гинэ. За. Тийм учраас хэн нэгэнд туслахтай одоо өгөөмөр гараа сонгох нь бол түүний нэртэй нь холбоотой гэж байна. Тэрээр адал явдлаар дүүрэн амьдралтай шүхрээр үсэрдэг, усанд шумбдаг, морь уралдуулдаг ийм нөхөр гин. Гэхдээ тэр зүгээр ч нэг адал явдал хөөцөлдөггүй түүгээр дамжуулж байгаль орчныг хамгаалах сайн үйлсийн аянд оролцож байдаг. Dubai Cares гэдэг зэрэг хүмүүнлэгийн байгууллагууд бол байнга дэмжлэг үзүүлсээр ирсэн ийм өгөөмөр одоо гар султай гэх юм уу те мөнгөө ингээд өндгөө дарсан бүргэж шиг хав дараа суугаад идэггүй ийм залуу гинэ. 17 сая гаруй дагагчтай Instagram хуудсандаа тэрээр амьтад байгаль спорт гэрэл зургийн агшин мөрийг хуваалцдаг гэж байна. За. Тийм өөрөө тэрийг ингээ яг хөтлөө явдаг байна шүү дээ. Энэ бүхэн түүнийг зөвхөн гадаад төрхөөрөө бус сэтгэл зүрх болон амьдралын хэв маягаараа ч гэсэн олон сая хүний хайртай хүн болж тэ хайртай хунтааж болж ингэж нөгөө нэг зөв гоё имижтэй болохт нь бол үнэхээр том
нэмэр болдог гэсэн байна. За. Яа. Манайхын сараагчийг орж ирэхээс өмнө газ аа гинэ. Тэсэн чинь нэг Марс ингэнэ. Монголд ирэхгүй бахта Монголиос оруулж аваад бааха хоол захиалч юмсан гинэ. За. Энэ одоо жишээл энэ нэг темэтэй зураг мураг бол ямар гоё зураг. Тэгээ энэ бодвол тэгэл бас мундаг гэрэл зурагч дагаад явж идэг байх. Тийм их хэлбэтэй та бодвол зураг болгоныг тэгэл үзүүлэлтэй. За би энийг Instagram руу хийнэ гингүүд шүнк гэдээ орчдөг байлгүй бодвол. Тийм те. За сэтгэлдлүүд нь. За. Гойч залуу юм аа. Гадаадгаа үзэсгэлэн дотоод сайхан сэтгэлийг ингэж зэрэгцүүлж чаддаг хүн ховор доо. Фаза бол жинхэнэ 21-р зууны ханху байна. Нэг өдрийн сайхан дурсамж хичнээн олон хүний сэтгэлийг баярлуулсан бол гэсэн байна. За. Намайг лавтай ингээд за би нэг акторч үнтэй мөлттэй газар бүр ялангуяа амар үнтэй газар ороод тэ ингээд жоохон үнчин ингээд чанганч чанга. За тэгтээ яг нэг орой өөртөө ийм мөнгө зарцуулахгүй яах вэ гэдэг нэг үе байдаг шүү дээ. Яг тэгээ сууж идэл хүн ингээд миний мөнгийг төлчих юм бол би бараг барьж аваад үүснэ. Аваад их байна. Тэ. За зүгээр нэг хоолны мөнгө төлсөн үйлдэлийг шүтгэхээс илүү хүний үнэт зүйл шудраг байдалд анхаарах цаг болсон. Шатхуунтай онгоц, усгүй ард түмэн ийм тансаглалт биш ээ. Дэлхийн бодит асуудлуудад төвлөрмөр байна гэсэн. Яасан ч актер ухаантай. Дараагийн удаа хаана хооллохоо сторид оруулж байгаарай. Би яг тааруулж очиё гинэ. Тэгдэг болол тэндээс шаваад энэ аюул болно те. Би сая бодлоо. Би ер нь амар үнтэй хоол яг өөрөө тооцоогоо таана юм бол гэсэн. Охины би энэ жил хүү охоор яг төрсөдрөөр нэгээр нь дагуулж гарч болцоонд авч явсан. Тэгээ охинтой хамт хоол идээд хоёлоо нэг одоо манай охин ч нас биеийн төрсөн шүү дээ. Хоёлоо тэгээ нэг стейк идээд тэгээд нэг вайн авсан чинь вайн. Тийм, тооцоо нь 200 мянга гарсан. Тэгээд заа гээл төлсөн. Гэхдээ л бас тий хоёулахнаа хоол идэл 200 мянган төгрөгийн тооцоо ингэж бас чанга штэ. Ер нь бол 200 мянга болсон юм уу? Тий. Тэгэл төлсөн. За энэ бол бас гоё л мэдээ байлоо. Дандаа хар бараа мэдээ дуудахад нэг юу аах бас юм гоё мэдээ хаяа дуудах гоё л байх юм шүү дээ. Төрсөн өдрөөрөө бол би тэгээд найз нөхдөйгөө бол ёстой яг бүгдийг нь урьж авчирч хоол нунд тэгээд нэг сая 500 мянган төгрөгөөр бол дайлдаг байгаа шүү. Тэгдэг. Яг тооцоогоо яг дайлдаг байгаа шүү. Яг тэр өдөр нь хүүхэд нохоо олоход цаа өдөр хардаг. Яа. За хамтран айлгч яриад өргөжлүүлье. Энэ хүүнаас амар хөөрхөн юм бэ? Тийм байна. Өстой хөөрхөн хүү байна. За одоо онгоцоор явж байгаа бах те. Тийм л үгүй тэгж байгаа байлгүй дөө. Арайч энгийн хүн шиг явдаггүй байлгүй. За Улаанбаатар хотод 18 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар мэдрэмжээ жолоод гэсэн уриатаагаар Mazda Mongolia хамтран ажиллаж байгаа. За эн чинь одоо Bavaria Motors компани 2019 оноос хойш BMW буюу бид нар бол BMW гэдэг брендийг за 2022 оноос эхлээд одоо 105 жилийн төвтэй Mazda брендийн за харин 2024 оноос мини брендийн албан ёсны дилерээр ажиллаж одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За тус компани нь дунд оврын Jeep суудлын автомашинуудыг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлж баталгаат борлуулалт бас засвар үйлчилгээ үзүүлдэг байгаа тийм ээ. За энэ хүү Mazda машин бол зөв талдаа хүрдтэй мэдээж стандарттай мөн тэггүүлттэй энэ шинэ автомашин дундаа бол хүний хувьд хамгийн хямдна гэж байна. Сэлбэг хэрэгсэл засвар сервис үйлчилгээ бүгд нэг дор байрладаг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ болон засварын төвтэй автомашин худалдаа авсан хүн бүрд 2 жилийн үйлчилгээний эрх бэлэглээд дээр нь автомашин тэгдэх ёстой бүх үйлчилгээг оригинал сэлбэгээр 2 жилийн хугацаанд үнгүй хангана гэж байгаа шүү. Оо ямар гоё юм те. За дээр нь өвлийн шин дугуй бэлгэлнэ гэж байгаа. За газраас тэнхлэг хүртэлх цагаараа дунд оврын джипнүүд дундаа бол хамгийн өндөрт ордог. Ингэдэг штэ. Шин ийм Япон машин аавыг гингүүд Монголоос машин аавыг гингүүд эхлээд урьдчилгаагаа та бүр 110% байршуул гэдэг. За. Тэгээд 3-6 сарын дараа нөгөө машин чи ирдэг. Яг үнэ. Тэгээд та ундаг штэ. Үгүй одоо эднийх бол харин те бүх машинууд нь ингээд өнгөрөө байж байгаа. Бэлэн. Шоурумд нь байж байгаа. Та очиод унж үзээд энийг авъя гэж шууд унаа явна. За амар. За.
За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9427 3000 9425 5000 гэдэг утаснаас аваарай. За тэгээд сая Анжигийн хэлснээр машина унаад илж үзээд барьж марж үзэх юм бол Ярамгийн 20 дугаар буудлын дээр байдаг UB-Автоком барилгын B блок хэсэгт нь барилдаг Mazda Mongolia үзэсгэлэнгийн танхимаас за мөн Тапа центр болон Саруул захын гадаах үзүүлэн дээрээс нь үзэх боломжтой байгаа шүү. Тэгээд Mazda Mongolia гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mazda Mongolia мэдрэмжээ жолоод гэсээрээ та хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За, миний хүргэх ихний мэдээ айгүй гоё мэдээ байгаа. За, ёстой нөгөө юу тарин түүнийг хураана гэдгийг тод үлгэр жишээ юм да. За, ер нь бол энэ 2019 оны хуучин мэдээлэлтэй. Гэхдээ сүүлийн үед сошиалаар нөгөө нэг бичлэг нь маш их яваад дахиад сэвэгддэг штэ тий. За ингээд тэгээд чиг сайхан эрг мэдээ болохоор нас та нартайгаа хуваалцах гээд аваад ирлээ. Калифорни Seal Beach гэх далайн эргийн нам гүмхэн хотод Donut City гэд нэртэй юм жижигхэн амттангийн мухлагт үүрийн 4 цаг 30 минут гэхэд хүмүүс очрлож зогсдог болжээ. За тэгтээ 2019 оны үйл явдал ярьж байгаа шүү. За гэхдээ тэд амттай боо авах гэж яарсангүй. Харин нэгэн өвчтөе эмэгтэйг нөхөртөө нь хурдан уулзуулахаар тэднийг гих халуун сэтгэлээ илэрхийлэхээр ингэж эртлэн эрцгээжээ. За 28 жилийн турш энэ мухлагт эхнэр нөхөр Джон ба Стелла Чарнер гар гараасаа бариад хамтдаа ажилласаар ирсэн. За тэд ирсэн өрсөлдөгч бүрийг инээмсэглээр угтаж шинхэн гарсан амттныг халуун цайтай амт өгдөг гэсэн юм байл та. За харин нэг л өглөө Стелла алга болсон. За Джонни нэмсгэлээр арилж бүх зүйл нэг л өөр болсныг анзаарсан хүмүүс Стеллаг асуухад түүний эхнэр Стелла тархинд нь цус арваж эмнэлэг твтэж байгаа гэж хэлжээ. Тэгээд Джон өглөөний 4 цагаас мухалгаа нээгээд бүх амттнаа өөрөө хийгээд зарж дуусгасныхаа дараа дэлгүүрээ цэвэрлээд эхнэр дээрээ очдог болсон юм байна. Хэрв борлогд дуусахгүй бол бүр л орой болоод эхнэр дээрээ оройд очно гэсэн. Яг үнэ. За энэ тухай сонссон үнэн хэрэглэгч Кавеля. За би үүнийг сонссон даруйдаал нэг л 50 биш болчихсон. Тэгээ бүгдээрээ өглөө эртэрч амттанг нь дор нь авч дуусгавал тэр эхнэртэйгээ эрт уулзах боломжтой болно шүү дээ гэж бодоод хөршүүдийн Next Door апта санаачлаг өрнүүлсэн гинэ. Тэр даруйд хүмүүс нэгдэж эхэлсэн. Хүмүүс өглөө бүр харанхууд ирж 3-аас 5 амттан авдаг болсон. Тэгээ дэлгүүр өглөө 7:30 хэд ерөөсө бүрэн хоосорт бүх бараанд зарагдаад дуусчихна. Жон өдөрт 50 гаруй амттан зараад өглөөгөр дэлгүүрээ хаагаад эхнэртэйгээ удаан хамт байх боломжтой болсон. Хосууд 30 гаруй жилийн өмнө Камбожоос дөрвж ирснээсээ хойш хамтдаа мухалгаа ажиллуулж хүмүүстэй чин сэтгэлээсээ харьцаж ам чанартай бүтээгдэхүүнээр үйлчилж байсныхаа хариуг ийм сайхнаар хүртжээ. Тэгээ 62 настай Стелла баг багаар сайжирч өдгөө нөхөртөөгөө хамтдаа мухалгаа ажиллаусаар байгаа. Одоо тэгэхээр нөхөр бол 68 настай болсон байгаа гэсэн үг шүү дээ Стелла маань тийм ээ. За ёстой бараг нөө өөлмөр санагдчих шээ. Харин тийм те 3 бичлэг байгаа байхгүй юу? Би 3 бичлэгийг гуруулангийн үзлээ. Тэгэл яг л нөгөө нэг гоё одоо би манайхаар бол одоо зүгээр л одоо нөгөө манай тийм бэкри. Оо яг үнэн тийм. Тэгэл тийм юм хийгээл зардаг. За тэгээ бүр ингээ хүмүүс ингээ одоо бид тэр очрлж байгаа хүмүүсийг харсан чинь нас масны ялгаа гэж алга хүүхд мүхтэй тэрсэн хүн хүртэл байна. Тэгэл бүгд нэрэл өстө нэрэ дор хайжл нэг юм 3-аас 10 ширхэг юм аваад явж байгаа байхгүй юу? За сэтгэгдлүүд нь нэгнийгээ хайрлаж халамжилдаг мундаг хүмүүс байна. Өглөө бүр эрт очиж амттаа авч хайртай хүмүүсийг уулзуулах гэж яардаг. Эн чинь жинхэнэ хүнлэг нийгэм биздээ гэсэн байна. Камбожоос дөрөж ирээд бүхний хайрыг татсан хүмүүс болжээ. Энэ л Америкийг агуу болгодог шүү дээ. Хан лав биш. Стелла маш сайн байна лээ. Би өчигдөр тэднийг харсан. За одооний имжлэг одоо тийм ээ. Калифорнид ихэнх донутын газрыг камбожчууд атгасан. Гэхдээ би энэнд дуртай байдаг л да. Тэд ийм гоё амттай донут хийдэгт нэг нууц байх шиг л байгаа да гэнэ. Үнэхээр гоё юм аа. Зүгээр л яг ингээд нэг огшоод байгаа байхгүй юу? Гоё болоод байна шүү дээ. Худалдан авж байгаа даач биш. Худалдан авж байгаа даач биш. Зүгээр л те ингээд эхнэр нөхөр хоёрыг эрт уулзуулахын төлөө тэр хүмүүс эрт босч штэ. Шөнийн 3 цаг 5 цагт босоод очрлоо тий. Үнэхээр сэтгэл. Тэгээд энийг ингээд зогсооч юм бол хөрхий орлогогүй болчихно. Эмчилгээний мөнгө төгрөг байхгүй болч. Тэгэхээр ямар ч байсан энэ хүн өдөртөө нэг 50 ширхэг донот зарах хэрэгтэй байгаад байдаг тий. Тэгэнгүүт тэрийг ингээд хурж ирээл гялсмас аваад 7:30 гэхэд бүх юм зарагдаад дуусчихна. Амар. Ёстой гоё. Үнэхээр гоё мэдээгааз.
Энэ нь шүү дээ нөгөө нэг юм бид нар ингээл нэг хөршийн холбоо гэдэг нэг олон нэг хотлоо тунхаглах гэдэг энэ зүгээр л энэ байхгүй юу тэр чинь. Тэр чинь ерөөсөө л энэ шүү дээ. Яг үнэ. За Улаанбаатар хотод 18 цаг 28 минут болсон. Өнөөдөр манай Анжи идэж үзүүлж би ярина гэж. За би нөгөө нэг юуг наадмын зургатайг нь харуулж. Наадмын зургтай Чокобайг задлсан хэрэгт орсон. Одоо идэж үзүүлнэ гэж. Гайгүй. Нэг актер том ялан дондгүй өнгөрсөн. За нэвтрүүлгийн маань дэмжээ яригч Orion дэмжээ ажиллаж байгаа. За Чокобай та бид бүхний сайн мэддэг Чокобай Orion брэндийн онцгой эрхтэй оригинал Чокобайгийн үйлдвэрлэгч компани энэ жил Монголын маань үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын маань нийт хэрэглэгчдэд зориулан Чокобай бүтээгдэхүүний гадрах савлгаанд 93 наадмыг зураглан ийм хөөрхөн сав баглаатаагаар үйлдвэрлэсэн байгаа шүү. За одоо яг Анжи идэж үзүүлж байна. Одоо гадуур бүх дэлгүүр худалдааны төвүүдэд зарагдаж байгаа юм биш үү манайхаа. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ яригч Orion. Буруу харуулсан байж гэнэ нэг мэдсэн чи. Одоо буруу харуулсан байна. Үнэхээр гоё. Би нэг түүх ярьжсэн шүү дээ нэг солонгос тоор гэдэг байгаа. Тийм. Идэд дэслэггүй идэд нөгөө нэг өвлөө хүн болж байгаа явж байгаа хаа тэгээд яг тэр амт яг л хэвээр байна. Тий одоо хүүхдүүд чи хөөхөн яг энэ Orion Chocobay дээр ингээд 10 жилийн хүүхдүүд мөнгө төгрөггүй байх үед нэг Chocobay дээр ингээд лаасаагаал өгжил ээдэг штэ одоо ч гэсэн өгжиллээдэг. 1993 онд анх Монголд орж ирсэн. Би бүр парко мэдж байгаа. 92 онд орж ирсэн юм байна. Тэгэхээр 93 онд орж ирсэн юм байна. Тэгээд 93 оноос хойш яг л амт нь хэвээрээ. За хөдөөний даа ялангуяа танаас Сүхбаатарын бол Батаар айлууд цагаан сарын бэлгэнд Chocobay өгдөг. За тэгээд манай хоёр хүүхэд нэг жил цагаан сараар Сүхбаатар явбоо. За зүгээр бараг түүц ажиллуулах хэмжээний Chocobay дээрсэн шүү. Чамдан хайрцаг Chocobay дээрсэн. За миний дараагийн мэдээ. Түрүүн би нэг хоол ирсэн штэ. Хоолнд орж байгаа хүмүүсийн мөнгийг даасан гэд. Одоо жинкнээсээ хоол ярих гэж байна. Гэхдээ айгүй марзан хоолоо. Энэ одоо мэдгүй турж морох гэж байгаа хүмүүс эднээс юу авбал хоёлаа чин дээр нэг юу яасан штэ. Зүгээр нэг юм шор мод ингээд долоогоо суугаад байдаг хүмүүсийн талаар ярьсан штэ хөөрхийн амт нөгөө нэг. Гэтэ тэр чинь нэг юм амталцсан. Тэгээ ингээд тэр шороо ингээд долоогоо л ингээд байж байдаг чааваас шарсан мах захны амттай. Гэтэ зүгээр шор долоодог. Энэ бүр тэрнтэй чинь нэлээд төстэй. Гэтэ энэ хамаагүй эдэнхтэй шүү. Эдэнхтэй ч гэж. За энэ мэдээ бол 2 жилийн өмнө буюу 2023 онд CNN дээр гарч тухайн үедээ дэлхийд даяар шуугуулж байсан. За сүүлийн үед дахиад сошиал дээр яваад шуугуулаад байхаар нь аваад ирсэн. За Хятадын гудамжны хоолны ертөнцид ер бусын нэгэн хоол дахин захим орчинд шуугаан тарьж байгаа. Энэ ямар хоол вэ гэхээр Суодю гэдэг хоол гинэ. Суодю гэдэг нэртэй жижиг чулууг хуурч хийдэг хоол. Ээш долмаа минь яг нөгөө нэг шортой адилхан юм байна штэ. Манайхан бодог хийхдээ дотор нь чулуу хийдэг штэ. Тий. Тэрнээс тис хөдлөн шүү. Тэр чинь бол бид нар чулуугаа халааж агаад тэр нэг боодгны дотор талыг буюу хорхотой гой амттай болгож те ингээд түлхгийн амт оруулахын тулд те ингэж хийдэг бол эдгээр тэхээгүй зүгээр л чулууг хуураад яг хоо шиг идэх гэж оролдож байгаа шүү. Йоо бас чулууга долоогоо суух юм байна те ер нь бол зүгээр үлхэх юм байна те. Мүлжөөд буцаад. Йоо ямар хэцүү вэ? Итгээд хоол нь Хятадын Хубэй мужид үүссэн бөгөөд одоо TikTok, Weibo зэрэг платформудаар захилгаан мэд тархаж хүмүүсийг гайхшруулад байгаа. Би нөгөө чулууг чинь за яг л хоол болгож гаргаж ирж байна. Үнэхээр халуун тоон дотроо бүр ингэж зэгсэж үгсрээд бүр алж байгаа. Ингээд халуун тоон дотроо нөгөө нэг сэгсрэл эргүүлж мэргүүлдэг штэ. Ингэж эргүүлж мэргүүлээл. Өө бүр гол дотроос чулуугаад сонгож түүд юм бэ хөөй. Нарийн шүү. Нарийн байна. За тэгэнгүүтээ нөгөөдгий чинь заяа. Яг нөгөө халуун шанаан тоогон дээрээ нөгөө чинжүү минжүүтэй хуураад. Дээрээс нь амтлагч хийгээ. Өө сервис хийгээ зүгээр. Цусын хойлж. За энэ Суодио гэдэг үг нь болохоор шууд л утгаараа хөхөө тай гэсэн утгатай юм байна. За. За. Энэ зүгээр нэг нэр биш. Хоолыг идэх арга юм л та.
За. Жижиг гөлгөр чулуунуудыг халуун хайруулын тавганд хийгээд читлэтэй тос, сармистай соус, жижигэлсэн чинжүү зэрэг халуун ногоотой хольж хуурдаг. За ингээд гудамжны тоогооч нар үүнийг яг л өндөр зэрэглэлийн хоол шиг сэтгэл гарган бэлтгэдэг бөгөөд зарим бүр шүлгэлэн ярьж хоолны процессоо нэгэн төрлийн хоолны театр болгоо хувиргадаг гэж шүү. За. Нэг албаг халуун ногоо зүрхэнд гал асаана гэж. Нэгэн тоогооч шүлгэлэн хэлсэн захин мэрэгчлэгчдийг ихэд баясгасан байгаа юм. За гэхдээ энэ хоолыг яаж идэх вэ? Хариулт нь бол маш амархан. Зөвхөн амтыг нь мэдрээд амтаа хийж байгаа штэ. Тэгээ амтыг мэдрээд хөхөөд тэгээ дараа чулуугаа буцаагаад хин гээчтэй хөхөө тахтаа яадыг хүлхэх гэж. Хүлхээд. За. Энэ бороо ичсэн байна. Нэрээ тийм хүлхэн. За. Харин зарим нь чулуугаа дурсгал болгон авч явж харьдаг гинэ. За. Авч явж болох юм байна. Гэтэл яг нөгөө тэр мөө хүн чинь дахиад энийг ингээ орхичлаар яадаг бол угааж байгаа дахиад хуураад дараагийн хүнд өгдөг болов. Манайхан нөгөө хорхоныгоо чулууг хадгалж байгаа дараа жил дахиад хэрэглэдэг шиг үү? Тэр шиг юм байна даа нэрээ. Юунч буруу ах уу те? За мэдгүй. Чулуугаа буцаж өгөхгүй хэмээн нэгэн хэрэглэгч асуухад тоогооч үгүй ээ гэртээ дурсгал болгож авч яваарай хэмээн хашигнжээ. За. Хоолны үн ердөөд 16 йон буюу 8000 төгрөг орчим үнэтэй. За. Хэдийгээр идэж бодохгүй ч энэ хоолыг дуршиж үзэх нь өөрөө сонирхолтой дуршлах, ярддаг түүх, сошиал постлох зөвүүн контент болж хувирсан гэж байна. Тийм байна. Энэ хоол нь зүгээр нэг инээдтэй гудамжны тренд биш ээ. Харин ч их эртний түүхтэй эрт цагт усан замаар ачаа тээвэрлэж явсан завжид заримдаа урт замд өлсөж хоол хүнсгүй болох үедээ голын эргээс чулуу түгээд гэж байна. За. Амтлагчтай хамт чанаж гидсээ хуурах нэг арга болгон ашигладаг байсан гинэ. Одоо энийг хэн ашиглаад байгаа юм гэхэлэр өштэй. Нөгөө өсөглөгөө дараад хоолны дэглэм барьж байгаа нөхдүүд. Тийм байна. Түрхэн зур энийг чинь 16 янаар аваад нэг хит хитийг хүлхэж шидчихэнгууд чинь нэг юм идсэн юм шиг санагдсан шүү дээ. Тэгэл энэ нөө турхт нь өлөдөг гэж байна. Ийхүү өсөглөнгийн үеийн арга нь өнөөдөр соёлын өв, сониуч зангийн төв болон хувирсан байна. За. Хин заяас амар бичиж соёлын өв сониуч зангийн төв болон хувирч хөөе нөгөө түрүүний нөгөө араб шейх чинь Монголд ирсэн гэж байна. Тэгээ Шангрилад хүмүүсийн хоолыг даасан гэж байна. Бас уу? Тэгж байна. Тэр өдөр нь би одоо юу хийж авсан юм бэ? За сэтгэлдлүүд. За. Ямар сонирхолтой соёл вэ? Идэхгүй ч гэсэн амтлах, дуршлах хоримтлуулах гэдэг утгаараа зочдод зориулсан гайхалтай гудамжны хоол байна. Аялахдаа заавал очиж иднэ гэсэн байна. За. Хүмүүсээ эрүүл мэндэ бодоорой. Халуун чулуун дээр жигсэн чили чинь ходоод ч гэлтгүй уруулж түлж гимтээж мэдхээр юм байна гэж. Үлээж ягаад идэхгүй юу? Хатунаар нь аваад өгөх гэж байгаа шүү. За. Гэртээ ирээд өнөөдөр юу идсэн бэ гэхэд нь чулуу хэлсэн гэвэл гэрийнхэн мань намайг эмнэлэрээ шууд авч явах байхаа гэнэ. Яа. Нэр тэх юм болов. Бид нар чинь нөгөө сайхан ааруул хүлхдэг нэг сайхан юм байгаа шүү дээ тий. Яа тэр нөгөө нэг онгой байдаг шүү дээ нөгөө солонгос ажилтдаг хоёр хөөрхийн нөгөө сайхан гоё борт тос даасан нөө бид нар чинь Баянгороо нэг амар гоё ааруул гэдэг шүү дээ тий. Тэр чинь барааны сав идэд ингээ өрөвцсөн гэд эзэн нь те ахаад манад ирж ажиллаарай. Битгий дахиж чулуу идээрэй. Битгий ахиж савн идээрэй гэж. Савн битгий идээрэй гэсэн. Яа. Маргааш гэрийн гадаа байгаа хайргыг хүүтэйг амт хуурч идий гэж бодлоо. Гэхдээ амтлагч нь чухал л та гинэ. Зүгээр энэ бол ийм нэг тэр нэг юм шор ингэж додоодаг чинь бол бас л тэр нөгөө турдаг хүмүүсийн хоолныход юу дуршлыг дарах арга байсан шүү дээ. Энэ бас л тийм юм байна. Харин тийм байна. Гэтэл нэрээ сонирхолтой. Би гудамжинд явж байгаад одоо хятадд очиод гудамжинд явж байгаад ийм юм байвал авч идээд би бичлэг хийгээд та бүхэнд янзын үзүүлэлт. Би энэ зун хятадын гүн рүү нэлээд урт удаан аялал хийж нэг баясаа менежер болсон ч баясаа их газруудыг мэдхгүй аваргыг дагуулж явж үзүүлэхгүй болохгүй байна. За. Эднэрстэй айгүй бүр амталж хүлхэж шүү харин ч нэг өстой. Бүр нэг ингээд нэг яг нэг хоол идж байгаа зэрэг идж байгаа үстэй бүр. Харин тий. За миний дараагийн мэдээ шүү дээ тий.
За сүүлийн үед эрчүүдийн гоо сайхны тухай ойлголт бол ер нь хил хязгааргүй болсон. За одоо манайхан ч ингээд нэг улсын хурлын гишүүний хүү давхраа хийлгцэн байна гэсэн дараа нэг бас нэг олонний танил эмч хүнийг өстө танигдахааргүй болсон байна л гээл тэгсэн тийм. Эрчүүд бол бас мэрсэр гоо сайхандаа Монголд бол анхаарат байгаа. Гэхдээ тийм боллоо гэд бидний маш сайн мэдэх Оросын хамгийн эршүүд хатуу уламжлалтай нутаг Дагестаны тулаанч залуус урууланда филер шахуулж ихэлсэн гэвэл та итгэхгүй. Уулынхан штэ уулынхан. Дагестан ч энэ холимог тулааны залуучууд амар алдартай штэ. Лаг. Тэгээ нөгөө нэг лаг морьтой ерөнхийлөгчтэй мөн бистэй нэг амар лаг морь унчаад яваад идэг. Тэр чин Туркменстан юм уу? За. За яг одоо энэ тухай мэдээлэл хүргэх гэж байна. Оросын хойд Кавказын бүс нутгийн ислам шашинтнууд зөнхөлсөн Дагестан, Чечен зэрэг мужууд эртнээсээ л иршүүд, сахалтай, тулаанч ирчүүдээр алдартай. Гэтэл сүүлийн үед нэгэн этгээд гоо сайхны тренд тентхийн джентльменүүдийн дүр төрхийг өөрчилж эхэлжээ. За тэрний юу вэ гэхээр үс суулгуулах, хамар засуулах, булчин томруулах аль нь ч биш. Харин уруулаа томруулах. Яг секси. Одоо энэ дээр заяа яг энэ хотод тандаа харьцуулсан байгаа шүү. Би танд хэлсэн шүү дээ. Филер шахуулахаар угаасаа нэг тийм гоё ягаан гоё өнгөтэй өнгө нь бол сөрөгдөгсөн. Энэ одоо өмнөх нь юм байна. Одоо ийм болсон хар. Гоё ягаас дээ. Гоё болсон байгаас дээ. Нөгөө хар сахалныхан дээдэлд улаан ягаан жимс тавьсан. Амар зүрлэлээ те. За, Мэш гэх Орос сувгийн мэдээлснээр сүүлийн саруудад Дагестан болон бусад Кавказын эрчүүд шүний цагаар нууцаар гоо сайхны эмчэд очиж урууланда филер шахуулах болсон гинэ. Энэ бол мэдгэдэггүй зэнөө. Али хараа. Мэдгэж байна. Ялангуяа дээд уруулал. Тийм байгаас дээ. Доод хон ч гэсэн мэдэгдэж байгаа сте. Дээд уруулал нь бүр панаалтай болчихтой. За. Хараа зэнжиг үршиг дахиралдсан. Яагаад нууцаар хийлэгдэг гэж шүн энэ үйлдэл нь нутгийн уламжлалт ёс заншаалд эр хүний хийх зүйл биш гэж үзэгдэн штэ яач ч бодсон. Ийм учраас ийм төрлийн үйлчлэгээ нь нууцаар ихэвчлэн шөнийн 2-3 цагт өндөр үнээр буюу 20,000 рубль буюу Монгол мөнгөөр 900,000 төгрөгөөр хийгддэг гинэ. За зарим гоо сайхны эмчнэр нууцыг задлахыг шаардсан дарамт шахалтанд орж байгаа ч сошиалд сахалтай булчинлаг залуусын урлагийн бүтээл мэт уруултай зургууд олноор цацагдсаар энэ тренд улам дэлгэрсээр байгаа гинэ. Эмчнэр бол мэдээж үйлчлүүлэгч байгаа нууцыг задлахгүй л гин штэ. За зарим их сурвалжууд уг модыг фитнес инфлюенсер Асхаб Тамаевын нүглөө гэж үздэгч тэр өөрөө үнэхээр ийм одоо филер шахуулсан хэсэг нь бол тодорхойгүй хэвээр байгаа. Гэхдээ түүний фэнүүд донд Асхабын уруулшгал уруултаа болох юмсан гэдэг яриа тархаад тэр нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байг бол үгүйсгэх аргагүй гэсэн байна. Анжигагийн уруулшиг уруултаа болох юмсан гэдэг нийгмийн сэтгэл зүйд нөлөөлчих үү дээ. Би ерөөсө филер хийлгээгүй хүн шүү. За уламжлалт тулааны соёлоороо алдартай UFC-гийн домог тамирчин Хабиб Нурмагомедовийн үлгийн нутаг Дагестанд ийм төрлийн гоо сайхны өөрчлөлт эрчүүдийн дунд ийм хурдцтай дарахж байна. Нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт үүсч байгаагийн шинж гэж бол судлаачид бол үзэж байна. За эршүүд байдал гоо сайхны мэс засал хоёр хэрхэн нэгэн зэрэг орших вэ гэдэг асуулт өнөөдөр Дагестанд хамгийн халуун сэдэв болжээ. За сэтгэгдлүүд нь эр хүн өөртөө анхаарна гэдэг бол зориг, филерч бай, фитнесч бай, гоо сайхан бол хүүс хамаарахгүй ойлголт. Гой урт сахалтай мөртлөө булбраа уруултаа залуу үнэндээ сонирхол татамл байна шүү гэж байна. За. Эртний уламжлалтай нэр төртэй ард түмний дүр төрх Инстаграмын фильтрт автна гэж хэн санах вүлээ? Жинхэнэ эр хүний уруул хатуу, үг нь үнэтэй байдаг гэсэн байна. Өглөө тулаа ягээд оройн филер шахуулаад сахал нь UFC, уруул нь K-pop, нэг гараараа уруулаа арчдаг, нөгөө гараараа өрсөлдөгчөө нам цогтөг эрчүүдийн шин үе ирлээ гинэ. Тэг юм байна. Харин. За. Харуу дэлхийн өөжмдөө юу л бол юу үзэн шүү дээ. За Улаанбаатар хотод 18 цаг 42 минутаас нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар датагаа өржүүлээд нэмэлтээр хүр дэргүүлж бэлэг аваарай гэд Mobicom хамтран ажиллаж байна. За Mobicom датагаа үржих хоёр урамшууллаа дахин эхлүүлсэн. Энэ удаа та 10,000 төгрөг болон түүнээс дээш бүх дата багц авах юм бол таны авах дата чинь 2 дахин үржигдэж танд очих болно. Тэгээд ч болоогүй нэмэлтээр бас энэ дата үрждэг 2 датанаас гадна нэмэлтээр бэлэгтэй болох боломжийг Mobicom олгож байгаа юм байна.
За. За тэгэхээр ингэн одоо тэр нөгөө нэг Mobicom аппарат датагаа 2 дахин үржүүлээд за нэмэлтээр 50000-ын 3 ГБ дататай хүрд эргүүлэх ийм эрх авж байгаа. За. Тэнгүүд хүрдээ эргүүлээд iPhone 16, Samsung S25 Ultra, ZTE Nubia Neo гэдэг нөгөө геймерүүдийн за Mompay 1 сая төгрөгийн эрхийн бичиг зэрэг олон бэлгүүдээс хожих боломжтой байгаа. За ингээд та өдөр тутмын хэрэглээгээ худалдаж аваад бэлэгтэй боломжийг буу алдаарай. Чи мобитэй үстэй. Тийм. Чи одоо жишээл аль бэлгийг авмаар байна? Би одоо энэ нөгөө нэг хужаа уцаа ч одоо бараг 2 3 жил ярьчлаа шүү дээ. Одоо би энэ би ч угаасаа нөгөө iPhone барьж юусоо үзээгүй Samsung S25 Ultra авчмаар шүү дээ. Энэ өстө тасархаа гэсэн бас. Тийм үү? Үнэхээр гоё гэсэн. Тийм үү? Үнэхээр гоё гэсэн. Энэ нөгөө нэг Samsung чинь ерөнхийдөө нэг юм нэг камерныхаа үзүүлэлтээр бол дандаа л iPhone-ы өмнө яваад байдаг шүү дээ. Samsung 25 бол S25 ч бүр өөлүүлж байгаа гэсэн. Тийм үү? За та хэл. Mobicom дугаараас бол 2222 гэсэн дугаараар холбогдороо. Харин та өөр операторын дугаараас холбогдож байгаа бол 1800 2222 дугаарт холбогдороо. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар датагаа өржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гэд Mobicom хамтран аялагч байна. Баярлалаа. За Анжигагийн дараагийн мэдээ хамтдаа сонсцгоё. За миний сүүлийн мэдээ их сонио. Америкийн 3 дугаар данд амьд үлдэх төлөвлөгөө олон сая хүний анхаарлыг татчихэ гэсэн. За би зүгээр яг энэ гарчийг нь хараад энэ манай 400-ийн шууганаар явах хэвээр мэдээ байна гэж тасгаал яваад орсон. Дэлхийн 3 дугаар дан болох нь гэсэн яриа сүүлийн үед их газар аваад байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Тэр байтугай Z үеийнхэн дэлхийн 3 дугаар дайны мод гэдэг солиотой тэрэнд дэлгүүлсэн гэдэг манус нэг муудаад авч юмцсан. Бүр дайны хувцас загварын мод дэлгэрээд байгаа тухай ярьсан. Тэгвэл энэ удаа дайн гамшиг болвол бэлтгэлтэй байх талаар зааж зөвлөдөг нэг Америк залуу TikTok-т их од болоод байгаа тухай мэдээлэл хүргэнэ. Одоо нөгөө нэг би хамгаалах урлаг заагаад байгаа юм. Уу яг ер нь бол surviving skill гэдгийг. Давн туулах чадвар гэж байгаа юм да. За. Хэрв дайн болвол ийм бэлтгэлтэй байвал та илүү хохирол багтаагаар давн туулан шүүж гэдэг юм уу ийм гэж байгаа. За Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд геополитикийн хуцтмал байдал, Орос Украины дайн, Хятадын цэргийн идэвхжил, хиймэл оюун ухааны эрсдлийн тухай яриа зэрэг нь дэлхийг нийтээрээ бол за энэ ч одоо дэлхийн 3 дугаар дайн болох гэж байгаа юм биш үү дээ. За энэ дэлхийн 3 дугаар дайн бодвол нөгөө апокалипта буюу те. Дэлхийн сөнөх цаг хугацаанд болчихж байгаа юм биш үү дээ гэсэн ийм айц төгшүүрийг авчираад байгаа. За. Гэхдээ зарим хүмүүс зүгээр суугын оронд үүнд бэлдэж эхэлсэн гинэ. Бидний нэг нь Америкийн Мэйн мужид амьдардаг 50 настай Дерек Джеймс гэх TikTok болон YouTube-ийн контент бүтээгч иргэн. Гүй энэ ч одоо за ямар ч хэсэн ийм ингээ бэлдээд за хоолнууд баахан нөөцөлсөн байна. Бараг хорогдох байртай байгаад байгаа мó да энэ ч одоо тэгэнгүүтээ ан амтан агандсан байна. Эсвэл 9 шидийн юм хийж байна. Джеймс 2007 оноос л өөрийгөө Doomsday Prepper буюу Doomsday гэдэг нь англиар бол нөгөө дэлхийн сүүлчийн өдөр гэсэн үг. За. Энд бэлтгэгч гэж байгаа. За тэр апокалипта гэдэг нь бодвол тэр майя заяа хэлээр л хэлж байгаа баг. За тэгээд тэрээр 408 зохиост юу ч болзошгүй үед амьд үлдэхэд бэлтгэгч гэж өөрийгөө тодорхойлсон. Нийгэм маш эмзэг болсон. Бидний амьдрал утасны нэг цохилтоор нурж мэдхээр болсон. Бүгдийг төгсгөл эрхийг хүлээж агаар бэлэн байсан дээр химээгээд тэр амьд үлдэх 7 алтан зөвлөгөө гэдэг зүйлийг гаргасан. За нэг 90 хоногийн хүнсний нөөцтэй болоо. Гурил, удаа, шош, бэлэн хоол, лаазлсан мах зэрэг удаан хадгалах хүнснээс 3 сарын нөөц үүсэх гэсэн. За тэгж ийн бэлдсэн бэ. 2. Ус бол амьдралын үндсээ. Хүмүүс усгүйгээр 3 хоног л тэсдэг. Тиймээс умдны ус нөөцлөх, ус шүүх төхөөрөмж үүдч зайлшгүй хэрэгтэй болно гэсэн. Эн чинь тэгээд одоо бүр доллар, евро, төрлөөр нь бас мөнгө хадгалъя байгаа юм шиг байна. Зүгээр төрлийн мөнгө багцаар нь л харуулад байна. Холбоо тасархад бэлэн бай. Сүлжээ унах үед мэдээлэл авах боломжгүй болно. Гар эргүүлдэг радио, богино долгионы станц, гар станц зэрэгт хөрөнгө оруул гэсэн байна. За дөрөвдүгээрт нь захилгаангүй амьдралд бэлдээ. Генератор, нарны зай, түлшний нөөц гэх мэт өөрийн эрчим хүчний их үүсвэртэй бол гэсэн байна. Bug out bag буюу зүхтах цүнхээ бэлтгэж байгаа юм. Шаардлагатай үед бичиг баримт, хувцас, хоол, эм зэргийг хийж шууд авч явах цүнх
цүнхийг гэр болон машиндаа бэлэн байлгах ёстой гэсэн байна. Аа. За бичиг баримтаа шалгах гэсэн чинь элчин сайдын яамд хаагдахаас өмнө паспорт, виз зэрэгээ бүрдүүл зарим улс 2 дахь иргэншлийг олгодог гэсэн байна. Мөнгө хамгаалах гэсэн байна. Банкуд хаагдаж карт уншгаа болж мэднэ. Тийм учраас бэлэн мөнгө, алт, мөнгө, офлайн крипто гадаад валютыг ч нөөцлөх талаар бодолцоо гэсэн байна. За. Наад чи нөө мөнгө хадгал гэсэн санаа нэмээ л дээ. Тийм байна. Тий. За ковид Иракийн дайн хар салхи аливаа хямрал шинэ бэлэн байдалд амьдрагчдыг бий болгодог. Битгий харин төлөвл энэ бол аимшигын кино биш бодит амьдрал гэж Джеймс ирсэн. Монголд ч бид ядчил цүнхтэй байх шаардлагатай болж байгаа. Байгалийн аимшиг, хил хаалт, эдийн засгийн онол зэрэг эрсдэл биднээс хол биш ээ. Дээхэн үед чинь иргэний хамгаалалт гэж нэг ийм бүр бэлэн байдлын бэлтгэл хийлгдэг байсан шүү. Хичээл ордог байсан шүү дээ. Иргэний хамгаалалтын хичээл ороод айлуудыг тийм нөөмөр ийм зүхтах цүнхтэй эдгээр болгож ирсэн шүү. Аранцтай байх хэрэгтэй гэж боддог байсан. Та гэр бүлээрээ 90 хоног хоолтой холбоо тасарсан үед мэдээлэл авч чадах төхөөрөмжтэй шууд зүхтахад бэлэн багцтай байгаа юу? Бэлэн байх нь айдас биш, ухаалаг сонголт. Тэгэхээр одоо л төлөвлөгөөгөө гаргацгаа гэсэн байна. Сэтгэлдлүүд нь. За. Иймэрхүү хүмүүс л хүн төрөлхтний сүүлчийн өдөр хүртэл амьд үлдэндээ ухаалаг, зохион байгуулалттай, бодит байдалтай эвлэрсэн мундаг ир байна. Бэлэн байна гэдэг айд сандарч байхаас илүү ухаалаг алхам шүү гэсэн байна. Бэлтгэр буруу ишээ. Гэхдээ ингэж дэлхийн сүрэгт гэж байгаа мэтээр айлгах нь олон хүнд сэтгэл зүйн хямрал авчирч магадгүй. Асуудал ирнэ гэж айд суух нь өөрөө асуудал дуудаж байгаа хэрэг биш үү гэсэн байна. Джеймс шиг хүмүүс л зомбитэй киноны гол дүр болдог юм да. Харин би бол шууд эхний 5 минутанд л үхэх байх гэсэн байна. За. Ядж хаад бас Джеймс нэртэй нөө нэг Last of Us-ийн нэг гол дүр нь Джеймс шүү дээ. За би нэг мэдээг маргааш ярихаар хадгалчих. Бас айгүй хөөрхөн мэдээ байсан. Энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 30-ны даваа гарагийн 4 цагийн шугаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар датагаа үржүүлээд нэмэлтээр хүрд эргүүлж бэлэг аваарай гэд Mobicom за мөн мэдрэмжээ жолоод гэсэн уриатаагаар Mazda Mongolia хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Үргэлжлүүлэрхэн сонсогчдаа цагбрынхэнд явдаг радио мэдээг үлээ авч сонссны дараа 225 нэвтрүүлэг хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3